Мөн 745 м урт гүүр шинээр орж 84 м урт гүүрийг өргөтгөн шинжилнэ. Энэ жилийн хувьд эх 7 дугаар сард Аз Европын дээд түвшний 11 дахь уулзалт зохион байгуулагчтай холбоотойгоор хотын өнгө үзэмжийг нэмэх, зочид төлөөлөгчдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс хэд хэдэн замын төслүүдийг аль хэдийн эхлүүлээд байгаа юм байна. Энэ жил бол Улаанбаатар хотод бол гол 3-4 том замуудыг биднээс ажил эхлэх гэж байна. За энд бол өнөөдөр энэ уулзуур дээр байж байгаа Их Монгол улсын гудамж гэдэг энэ гудамжийн ажил байна. Баян Монгол хорооллын урдлаг хөнөөгийн гудамж, Гайны гудамж гэдэг энэ том замуудын ажлууд бол ингэ эхэлсэн одоо ажил нэгээд үргэлжлээ явна. За өнөөдөр ер нь бол Улаанбаатар хотод энэ жилдээ бол нэг концесс бусад одоо хөрөнгөний их усрээр шийдэгдэж байгаа нэг 50-60 одоо ажлууд эхлэх юм байнамаа. АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд мөн Яарамгийн гүрнээс Чингис хаан олон улсын нисэх буудал хүртэлх автозамын гэрэлтүүлгийг солино. Мөн Богдуулын арын 17.5 км автозамын гэрэлтүүлгийг шинээр тавьж 6 дугаар сарын 30-наас өмнө ашиглалтанд оруулах юм байна. Улаанбаатар хотод хийгдэх бусад томоохон замын ажлуудын хувьд замын цагдаагийн ойролцоо гүүрэн гарч барих Яарамгийн шинэ гүрийг барина. Мөн Найрамдал чиглэлийн автозам орбитын уулзуураас Толгойтой эцэс, Долоон буудлын уулзуураас Чингэлтэй эцэс хүртэл өргөтөс шинтгэлийн ажил хийгдэнэ. Манай болохоор замын цагдаагийн уулзуураас Их Монголын гудамжинд 1.3 км замыг хийж байгаа. За бид болохоор гэрээ товцоо 6 сарын 21 байгаа. 6 сарын 21-нд дуусгаж улсын ажил хийж байна. Одоо зам барилгын ажил эхлээд нэг 10 хэдэн хувьтай явж байна. 2016 онд нийслэлийн гол гудамж талбайн засвар ачлалтын ажил 3 тэрбум төгрөгийг төсөлжээ. Энэ онд замын сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн автозамын 69 гудамжинд нөхөөс 23 гудамжинд хагарал засварын ажил хийн. Мөн 47 гудамжны 50,000 м2 талбайд замын тэмдэглэгээ хийж 9 байршилд гэрлэн дохой суурлаж 6 гүүр хоолой түнэлийг засварлахаар болжээ.